Сайн байцгаана уу? Налагчуудаа хайрдаггүй мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Эрхэм үзэгч та бүхэндээ энэхүү шинэхэн дугаараараа бид алс холын Швед улсаас сансан сэтгэл хайр юугаан шингээж өнөөдөр төрсөн өдрийн баяранд тохиож байгаа хайртай ээж нэмэх баяр их шинэ баяр нартай хүү бэмб цэрэнгийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж бидэнтэй хамтаагаарай. Өнөр жаргалтай өргөө гэрчээ Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна эрхэм үзэгчтэй. Бид ээлжид шинэхэн дугаараа яг одоо ээж охины баярыг хуваалцахаар хүрэлцэн ирээд байна. Манай нэвтрүүлгийн хойморд өнөөдрийн төрсөн өдрийн эзэн эрхэм ээж нэмэх баярыгч бас ээжийн хөрхөн охин шинэ баяр гэсэн хоёр зочин байна. За тэгээд хамтдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Би бүр айгуу гой санагдчихээн. Нэрнээс нь хүртэл нэмэх баяр, шинэ баяр, бөөм баяртай. Тэгээд бас ээжийн төрсөн өдрөөр баяр болж мэндэлсэн эрхэм бүсгүй танд баярын мэнд хүргэе. Эвэлэн хайрлаж өсгсөн ээж танд бас сайн сайхныг хүсэж эхлүүлмээр байна охин. Баярлалаа. Манайх нэг налагчуудаа хайр түгэе гэдэг юм бичлэгтэй мэдчилгээ хийдэг. Тэгээд охинд нь нилээн эрт хаяглаж ирсэн нэгэн захидал байгаа. За. Тэгэхээр бас эний ч нөхөөс өмнө би хинээс яасан ийсэн гэж их зүйл асууна. Игчийн зүн бэлэг дэндүү их байх болоо ер нь танд гинтийн бэлэг илгээх ёстой хүлээж байгаа хүн байна. Одоо манай гадаад нэг хүүэдгийн тэр байж магадгүй. Хүүдээ гэж бодоод байна шүү дээ. Хүүгээл хүү бэр хоёроо. Тийм. Миний бэр хоёр ачтаа гадаад амьдэр тий. Тэр хоёр дөрвийг юм болов гэж бодож юм бас миний ах дүүнэр дарханд байдгийг. Ах дүүнрээс ч байж магадгүй. Дүүнрээс ч байж магадгүй. Ер нь жоохон таамагтай л байгаа юм байна тийм үү? Тийм таамагтай байна тийм. За тэгвэл ингээ одоо энэ асуултанд эхлээд охин танд хариулт өгнө. Ингэхдээ энэ баглаа маш гоё чин сэтгэлийн үхсийг өөртөө шингээсэн учраас эхлээд захиаг нь сайн сонсвол бэлэгний учир их тодорхой болох байхаа гэж бодож байна. Өнөөдөр манай гэр бүлийн хувьд маш том баярын өдөр. Өнгөт орчлонд төрүүлж өсгсөн ээжийн минь баярын өдөр. Тэгээд бас өмг түшиг болсон эгчийн минь төрсөн өдөр тохиож байгаа. Тэгэхээр жил жилийн энэ өдөр жигтэйхэн бид баярлаж бас догдолдог. Алс хол хүний нутгаас өнөөдрийн өглөөний наран ягаад чи маш их сэтгэл догдолсон бас сансан сэтгэлтэйгээр ээж тандаа чин сэтгэлийн үхс бүхнээ хүүн хаяглаж явнаа. Хайртай шүү гэдэг үгийг ер нь одоо ботход ховорхон хэлсэн юм шиг байна. Нас явахын хэрээр нандан тэр сайхан ихийнхээ хайрыг дэндүү их ухаарч бас сандаг юм байна ээж. Танда баярлалаа. Элсэн говийн ширхгийн тоогоор ээжтэй хүн дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэн залгилж би энэ орчлон хүн болсон учраас ээж та надад бурхнаас ч илүү үнэтэй юм шүү дээ. Халуун хөвлөд тань бүрлдсэн учраас хайрлахгүй байхын аргагүй шүү. Хамаг сайхан бүхнийг минь хүртэж энэ орчлонд намайг та хүн болгосон учраас таныгаа хүндлэхгүй байхын аргагүй шүү. Ээжтэй төрсөн өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Миний хүүхдүүдээс минь шүү дээ. Тэгээд дараагийн мэндчилгээ ээжийн баяр дээр баяр болж ирсэн. Бид бүхний хайртай эгч нэгэн эхийн хөвлөд бид бүрлдэж, нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож, нартад бисийн төших нандан сайхан учирлаар эгч дүүс болон заяагдсан их ховорхон хувь тавиланд та бид мэндэлсэн юм шүү. Эгчтэй үгээр хэлхийн аргагүй их хайртай шүү. Гаднаа зэмлсэн ч дотгошоогоо дандаа л өмөлзөж байдаг шүү. Газрын хаанаас ч та минь дүүгээ зориод л ирэх тэнхээтэй бас сэтгэлтэй гэдгийг нь мэдэрдэг юм шүү. Нартад намайг төших нандан сайхан эгч минь миний бахархал юм шүү. Та хоёр минь сайхан баярлаарай. Алс холын Швед улс хайртай хүү, хайртай дүү бэмб цэрэнгээс. За тэгээд ийм гоё баглааг би та хоёртой өргөн барья. Халиран туулдаг чиг гэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ. Хайрлан
амьдран За тэгээд миний хичээ ер нь хүүний аваад хэдэн жил болж энэ хүүгээ санаж Нэг үчи 15 онд явсан цөмөр гэр бүлээр 15 онд явсан. Одоо тэгээд 10 хэдэн жил бол 11 жил болж байгаа юм шүү дээ. Тэр нэг 18 онд бас урилгаар 2 хүүхдүүд дээр очиод ирсэн. Нэг 3 сарын хугацаанд. Миний хүүхдүүд аз жаргалтай сайн сайхан ажил өндөр сансан бүхэн сэтгэлшин бүтээд хүний газар гүний нутагт сайхан амьдарч яваарай л гэж хэлдэг. Баярлалаа хүүхдүүдтэй. Ямар сайхан. Өстө санаандгүй сайхан сюрприз байлаа. Хүүхдүүдтэй баярлалаа. За баярлалаа. За тэгээд дүү гэдэг бол үнэхээр хүний зүрх сэтгэлд ялцчихгүй ойр байдаг шүү дээ. Тэгэхээр одоо бичлэгийг бас онцгойлон нөгөө хэд маань үзэж байгаа ээжийн сайхан ярил, эхчийн сайхан ярилаар үргэлжлээсэй гэж хүсэж байна. За хоёр дүүтэй хамгийн сайн сайхан хүсье. Хайртай шүү. Тэгээд амьдрал нь дандаа жаргалтай, ажил үсэн бүтэмжтэй сайн сайхан байгаарэ. Одоо нэг уулзаагүй одоо нэг 23 онд нэг дүү минь ганцаар ирсэн. Бэр дүү нэртэй бол уулзаагүй удаж байгаа. Дараа жил дахиад шинэ хүн нэмээд айлчилж ирнэ гэсэн тэр юм тэсээ яд үлгээл хийж. Хайртай шүү. Маш их санаж байгаа шүү. Баярлалаа л гэж хэлээ та. За баярлалаа. Бүр сансан сэтгэл, хайр сэтгэл мэдрээд би өөрөө бас айгүйх тогтолж байна. Тэгэхээр маш гоё учрлын гэрүүлтэй энэ өдөр нөгөө хувьтай хүн хур бураанаар гэдэгчлэн маш гоё хуртай бураатай өдөр хүмүүний орчлонд мэндэлсэн та хоёрын төрсөн өдрийн баяр чихтэйхэн гоё болох нь бол гарцаагүй боллоо шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баярлалаа. Би байнга л чиний бичлэгийг үзэж олон түмэнд хайрдаг гэж явдаг чинь байнга үздэг. Бараг л үзсээр байгаа тань л үлдсэн хүүхдүүд баярлалаа чамдаа. Миний гэр бүлийн аз жаргал амин харин амтомог Миний гэр бүлийн аз жаргал ариун харин түүхнэлээ Миний гэр бүлийн аз жаргал амин харин амтомог Миний гэр бүлийн аз жаргал